За ингээд өглөө хөтөлбөртөг өргөжлүүлэн хамт байгаа эцэгчүүдтэй баярлалаа. Та бүхэндээ зориулаад би багада болгонгийнхаа ээлжид дугаарыг үзүүлэхэд бэлэн болж байна. За эцэгчүүдийн хувьд бол өглөө хөтөлбөрөөр дамжуулаад за бид бас одоо Отон Тэнгэр их сургуулийн түвшиз Отто жалуу цэцэрлэгтэйгээ хамтраад сургуулийн өмнөх буюу цэцэрлэгийн боловсролыг та бүхэндээ зайнаасаас хүргэхийг хичээж зорж ажиллаж байгаа. Тэгээ бидний хүргэж байгаа мэдээллийн дагуу та бүхэн магадгүй цэцэрлэгт хамрагдаж чадаагүй тэдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг бас гэрийн нөхцөлд өгж чадж байгаа болов гэдэгт бидний зүгээс итгэлтэй байгаа. За энэ удаагийнхаа би багада булангаар болохоор хүүхэд багчуудад зориулаад одоо тоолох болон орчныг одоо харж дүрсээр болоо төсөөлөх гэдэг юм чадварыг нэмэгдүүлэх математикийн хичээлийн талаар та бүхэндээ сургалтыг бас хүргэх гэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багчуудтайгаа хамтдаа дэлгэцэндээ ойртон суугаад би багада булангаар хүлээн авч үзнэ. За сайн бацгаана хүүхдүүд. За сургуулийн өмнөх насны хүүхдэд математикийн энгийн төсөөдлийг төлөвшүүлэхдээ ер нь математикийн төвүүдээр явуулдаг байгаа. За математикийн төвөөр хүүхдүүд маань урт бойгон, цаг хугацаа болон хэмжээ хэмжигдэхүүн, хэлбэр дүрс гэх зэрэг маш олон зүйлийг мэдэж авдаг. За өнөөдрийн үйл ажиллагаа маань 3 төрлөөр явагдаж байгаа. За энэ 1-р ширээний хүүхдүүд маань дүрс ашиглан тоглох юм. 2-р ширээний хүүхдүүд маань шоо хүү ашиглан тоглоно. 3-р ширээний хүүхдүүд маань орчны эд юмсын хэлбэр дүрсийг тодорхойлно. За багш нэхлэн 1-р ширээний хүүхдүүдэд тайлбарыг хэлж өгье. За эндээс нэг зураг сонгоорой. За өөрийнхөө дуртай зургийг авна. За цэрэнгүнж аваарай. За өөртөө авсан зургийг сайн хардаа. За багш нь та нарт юу өгсөн бэ? F7 өгсөн. За F7-гоо энэ зургаа дуурайгаад бүтээгээрэй. За энэ зургийг бүтээн шүү. За 2-р ширээ. За багш нь тайлбарлая. Энэ юу вэ? Шоог яаж орхих юм бол? За багш нь тайлбарлаж өгье. Гарынхаа алга гэж байгаа. За хэд буусан? Тоолоорой. Хэд буусан? Ариука? 3 буусан байна. За тэгвэл 3-ын цифр хаана вэ? 3-ын цифр. Өө зүйтэй. За тэгвэл өөрийнхөө хөлгийг 3-ын цифр дээр байрлуулна. За дараа нь тэлмүүн заяа. Тэлмүүн заяа тэгнэ. За хэд вэ? 1. Хэдийн цифр байсан сая энэ? 1. За тэгвэл 1-ийн цифр энэ байна уу? Байна. 11 байна энэ. Байхгүй. За чи тэгвэл дахиад шиднэ. Орхиорой. За хэд вэ? 2. За 2-ын цифр байна уу? 2-ын цифр байна. За 2-ын цифр энд байна гэж шүү дээ. За байрлуулаарай. За тэгээд хамгийн сүүлд хамгийн олон хүү тавьсан нь хожин заа юу. За тоглоорой. Шоогоо орхиорой. За хэд вэ? Тоолоорой. 4. За 4-ийн цифр хаана вэ? За тэгэхээр өөрийнхөө хөдөлгөнөөс аваад сайн байна. За тоглоорой. За багш нь та нарын урт хуудас цаасан дээр ямар дүрс байна? Дөрвөлжин, дугуй, гурвалжин дүрс байна. За тэгээд сайн байна. За тэгвэл энэ савн дотор байгаа дүрс эд зүйлсээс ямар хэлбэртэй байна гэдгийг тодорхойлоод доор нь тавиарай. За энэ нөхүүдэд тавина шүү. Дугуй дүрс. За цаг ямар хэлбэртэй байна? Дугуй хэлбэртэй. Зөв хэлнэ шүү. Дугуй. За сайн байна. Наа чи ямар хэлбэртэй юу вэ? Дугуй. За 2 цаг байгаа бол доош нь хоёулангийн тавьчих. Сайн байна. Алиуш нь харъя. Байхгүй нөө. За энд ижлэн гурвалжин байна. Чи энэ гурвалжин тавьчих. Сайн байна. Гүнжээгэх сайн болсон биш. За чи тавьж агаад. За энэ хоёр ижлэн байна уу?
За 50-аад гараа. Оо за 3 цаг биш сайн байна. На тош чи ямар их биштэй. Хэлбэр нь дургүй их биштэй байна уу? За дургүй их биштэй байвал чи дургүй төрсөн чинь хөөсөн юм тийм ээ. Тэгэхээр дургүй төрсөн төрүүлсэн биш. Сайн байна. Одоо чи гурвалч нь төрсөн. Чи нэрэ шимшиг байна. За өнөөдрийн бидний үйл ажиллагаа маань 3 төрлийн үйл ажиллагаагаар явагдлаа. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ энэхүү үйл ажиллагааг гэртээ хийж үзэж бас болно. Бидний эргэн тойрон байгаа бүх зүйл хэлбэр дүрсээс бүтдэг шүү дээ. Тийм учраас хүүхдтэйгээ гадуур явж байхдаа гадаад эд зүйлсийн талаар хэлбэр дүрсийн талаар ярилцаж болно. Мөн тухайн хүүхдээр гадны эд орчноос гурвалжин, дугуй, дөрвөлжин төстэй зүйлсүүдийг олуулж ярилцаж бас болно. Тийм учраас хүүхдүүд маань эргэн тойрон орчин тойрноос маш их суралцдаг юм шүү. За ингээд эцэг эхчүүдтэй зориулаад хүүхэд багчуудад хэрэгцээтэй байх сургалтыг өгөх одоо зайны сургалтыг бол бид за Отон нагэр их сургуулийн төвшөц одтой жалгал цэцэрлэгтэйгээ хамтраад бие багада болонгийнхаа ээлжид дугаарыг үзүүллээ. Бидний хүргэж байгаа мэдээллийг та бүхэн мэдээж одоо хүүхэд багчуудынхаа цэцэрлэгийн өмнөх боловсролт нь бол бас одоо зориулж чадаж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Та бүхэн дугаар болгонтой бас одоо хамтдаа байснаар магадгүй цэцэрлэг тамагдаж чадаагүй тэдгээр хүүхдүүдэд цэцэрлэгийн боловсролыг за гэртээ бас өгөх юм боломжийг бол манай бие багада болгонгаас авах юм боломжтой шүү. За өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө эцэг эхчүүдийн хувьд маш хэрэгцээтэй бас мэдээлэл байж чадсан болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр орчлон ертөнцийг бол хүүхэд мэдээж таньж мэдихтэй олон зүйлийг бол байгаа орчноос таньж мэдэж байдаг. Тэгэхээр байгаа орчинд нь тав хүмүүс тохируулаад дүрс гэдэг юм уу, тоо гэдэг юм олон зүйлүүдийг бол хүүхдийн бас сэтгэхүй хөгжүүлэхээр бас анхаарлаа хандуулж байгаарай гэдгийг тав хүндээ нэмж зөвлөхөөр байна. За тэгээд дараагийн бас бие багада болонгаар тав хүндээ дамжуулаад бас таны хүүхдэд хэрэгцээтэй мөн таныг хүүхдэд хүмүүжүүлэхэд танд бас тустай байх зөвлөмж мэдээллүүдийг бол бид хүргэсээр байх болно. Ингээд энэ удаагийнхаа бие багада болонгаа тав хүндээ үзүүллээ. Өргөжлүүлээ та бүхэн хөтөлбөрөөр хүлээн авч үзнэ.